Гэтэ би аавыг бол гайхаж байна. Аав яагаад охиныхоо төлөө тэр залуутай 5 удаа 6 удаа уулзч үзээгүй. Тийм миний охин би бол охиндоо итгэдэг. Ингээд тэгэхээр бидний дараа юу болохыг бид нар мэдэхгүй. Гэхдээ тийм ч учраас бид нар өнөөдрөөр гоё жаргалтай байх хэрэгтэй. Хүн гоё юм зовлонгүй, цээжин дотроо гуниггүй. Тэгээд ингээд орой гэртээ ирэхэд яардаг те энэ гоё гэр бүл байхад эсвэл ганц би ч гэсэн юм гоё сэтгэл байхад бол ингээд бүх юмн дээр харилцаан дээр зүв байдаг. Энэ вино яг байгаа. А би сая ийл өгсөн шүү дээ. Махруу байсан ба. Тийм би өдөр ирээд одоо 4 дахь цаг дээр. Хэлж шүү дээ. Харин галт хэлээдсэн баг. Харин. Тэгсэн. Яйгуу санаастай юу хөөх юм чи. Тэгээд ингэж ин ундрмагч. За. Та нэг комент юунод уншиж байгаа юу? Комментуудаа. Хамгийн ихний вэ? Одоо яриач гэсэн. Юу хийсэн. Харин тийм те. Тэгээд тэгтээ ингэ санаанд оромгүй юм аюу тохиолдсон юм байна хүмүүст. Тийм билээ. Тий. Тэгтээ надаас тохиолдсон байж магадгүй би тэрийг мэдгүй өнгөрсөн ч юм уу эсвэл мартсан ч юм уу. Тэр асуудалтай. Батсан шүү дээ. Тэгээд ингэ сонь юм ихэд юм байна. Дүн болж. Бодогдоогүй. Тэгээ харин би өнөөдөр тантай харин хосын ярилцаа ярил гэж бодоод ирлээ. Та минь бэлэн байна уу? Та юу гойцсон юм зүгтээ. Сайн надад цэцэг ирсэн чи гайхсан уу? Харин тий. Бас хинээс ирчмэрчгээд хараад байна. Манай хүн гадагшаа явцсан байгаа байхгүй юу? Тэгээд цэцэг ирэхээр би тэвэлэн тэглэхгүй хажуугаар гэж үгээд ингээ хараад. Тэгээ асуухгүй гүрийгдээс чи одоо асууж байгаа байхгүй юу? Энэ харин их гоё. Өнөөдөр би өдөр нэлээд ажилтаа байсан. Тэгээд надад нэг хоёлаа өнөөдөр харилцааны тухай ярих гэхээр надад аюу гоё байсан байхгүй юу? За. Тэгээ яасан чинь би бас бэлгшээгээ сууж ин цаг нэг хөөрхөн юм гоё юм хийсэн. Манай дүү охин бидий. За. Дэлгөөнө гэд. Тэгсэн чинь дэлгөөнөөс минь надад гоё цэцэг ирсэн байна. Тэгээд гоё дурсамж бүтээсэнд баярлалаа гэд. Ямар гоё юм те. Тэр аялсан. Тийм. Тэгсэн чинь ингээд гоё юм цэцэгтэй гоё өгтэй ирж ийн. Тэгээд манай төкий болохоор үнэхээр ухаалаг би хүртэл ингээ хажууд нь аялаа явж та зөндөө юм сурсан. Тэгсэн ш. Бага байдал, хандлага, тэ хүндлэл тэгэл юм ингээд бодож байгаа. Тэгээд тэр бүх нь надад таалагдчихсан баггүй. Тэгээ би ихэн сурлаа гэж чамаас би нэр чамаас хэд ихчүүд. Тэгэхэд би чамаас суралцлаа штэ гэд. Тэгээд минь одоо ингээд надаа бодоод ингээд яхаар ингээд битэрийн аялал дуусаагүй байсан байгаа байхгүй юу. Би ингээ аялал дууссан ингээ өөрөө ч хийгээгээ явж байхад тий. Би ингээд бодоод гоё явсан шүү гэл ингээд бодоод ингээд явж байхад надаа ингээд гоё байлаа. Гоё дурсамж бүтээсэн ингээд цэцэг явуулсан байдаг. Яасан гоё амттай, яасан гоё нандин, яасан гоё чамин юм бэ миний дөө. Баярлаа. Тэгээ миний влогийг, битэрийн влогийг бас гоё чимжээ. Баярлаа. Харин влог гоё чимсэн. Яг хосуудын тухай ярих ёстой байна. За дэшэрийг юм яри да. Яри би тэгтээ ингэдэм юм байна. Влог үзсэн чинь өөрийгөө нэг сэтгэл судлаач гэж бодсон царайтай ярьж гин. Би бүр ичээд. Бүр ингэж ингэ зогсоороо. Наадах чинь бол гэсэн. Дүр нүрдээ итгэчихсэн. Тэгэд энэ бол би ерөөсөө яг энэ зүгээр л практик, туршлага тий өөрийн бодлоо ярьж байгаа болохоос биш ундрмаа ингэж зогсоод ингэж ярмааргүй байна гэж харсан шүү дээ би өөрийгөө. Тэгтэл үгүй шүү дээ. Ер нь одоо хоёулын чинь зорилго тийм байсан шүү дээ. Тий. 50, 30 тий. Тэгтээ би нэг амар доктор шиг ярмааргүй байгаа байхгүй юу. Бүр ингэ батлагдсан юм ярьж байгаа шиг яриад байгаа байхгүй юу. Тэгэхээр хүмүүсээс итгэчихгүй тий. Нөгөө доор манай позитив дадлынхан яг мэрэгжлийн үүднээс тайлбар өгч байгаа тий. Жишээ үзүүлж байгаа. Өөр юу гэдэг ингэсэйг зөвлөгөөнөд өгч байгаа. Яг мэрэгжлийн зүгээс тийм ээ. За аялаа шууд. За тий. Гол ажил руугаа оръё. Шууд ажил руу орох юм уу? Шууд л ажил руугаа. Хоолой хийсэн болохоор за. Айгүй олон кейсүүд ирлээ. Тэгээд гэхдээ яг
манайхан ярилцж агаад би тэгэд ярилцж агаад хоёрыг сонгоцсон. За тэгээд хоёрыг сонгоцсон. Тэгээд хоол болохоос өмнө ямар ч тантай нэг юм хуваалцъя гэж бодож байна. За унших уу. За. Йоо бичтэй жоохон аягаад энэ амар хэцүү юм ирүүл яана. Зөөр хөрхөн ч юм мэдгүй. Тэгээ юм шалгалтанд орохгүй юм ойр шалгалтанд ороогүй. За. Би 30 настай эмэгтэй. Найз залуу маань надаас 4 насаар дүү. Бид хоёр 3 жилийн турш хамт амьдарсан ч дараагийн шат руу ахих тухайд огт урагшлахгүй байна. 3 жилтэй. 3 жил амьдарсан ч гэсэн. Найзууд маань эхнээсээ гэр бүл болж зарим нь хүүхэдтэй болчихсон. Би өөрийгөө тэдэнтэй харьцуулахгүй хичээдэгч хаяа ирээдүгээ харж бодох үед энэ харилцаанд би яг хаашаа чиглэж байгаагаа хаяа мэдэхгүй зогсчихсон мэдрэмж надад төрдгөө. Би энэ талаараа түнтэй олон удаа ярилцж үзсэн. Тэр надад санхүүгийн хувьд хангалттай бэлэн биш учраас гэрлэлтэд яарахгүй байна гэж хэлсэн. Би түүнд дахин хэлсэн. Үнэхээр хайртай бол хамтдаа бэлдэж хамтдаа өсөх боломжтой шүү дээ гэж хэлсэн. Гэхдээ сүүлийн үед яагаад ч юм тэр надад ирээдүй төлөвлөж байгаа мэт санагдахгүй байна. Заримдаа өөр хүндээ болцсон юм болов ч гэж бодох шиг боллоо. Найзууд маань хүртэл ийм удаан хүлээлгэж байгаа бол өөр шалтгаантай байж мэднэ. Гэхдээ би түүнээс сэмхэн уцыг шалгаад үзэх хүсэл хүртэл төрж байлаа. Гэхдээ би түүний хувийн орон зайд халдаж итгэлцлээ алдахыг хүсэхгүй байна. Зүгээр л өөрийнхөө дотоод ертөнцид гацчихсан мэт энэ харилцаа хөдлөж чадахгүй юм шиг санагдаад байна ойрын үед. Би энэ бүхнээс хаашаа явж чадахгүй нэг л зэгт зогсчихсан мэдрэмжтэй байгаа. Би тэгтээ түүндээ хайртай. Гэхдээ би энэ тодорхойгүй байдал хэр удаан тэсэж чадах болоо. Магадгүй бүсгүй маань. Надаас 4 дүү юм чинь гэд ингэж гэж магадгүй. Тэр бодол нь ингээд тодорхой бодохгүй ч гэсэн бодлынхын цаана нэг юм байгаад. Яг санаа зовсон. Энэ яагаад хичээхгүй байна. Тэ ингээд тэгээд би бол шууд ингэж хэлэх юм байна. Миний хувьд бол миний харь яг юутай болохоо те санхүүгийн юутай болно гэдэг байгаа юм бэ. Доктортой байдлыг те байдалтай болно гэдэг байгаа юм бэ. Тэ хоёлаа цутаа хичээл та. Тэ миний зүгээс би ингээ, чиний зүгээс ингээ. Тэгсэн гэлээ. Цутаа болгоё бүтээ тийм. Цутаа болгоё хоёлаа цутаа тэр нь ч хөрий болгоё бүтээ гэсэн чинь тэгвэл миний бол хийх үйлчлэг хийсэн үү? Тийм. Хэлсэн юм байна. Хэлсэн гэж. Тэгсэн чинь нөгөө түн нэг хөдөлгөөнгөө одоо гоё. Үгүй яста мессеж нь уушаа санагдчихлаа. Яста мессеж нь утсын шалгамаар санагдчихлаа. Яг ба надад нэг юм бодлоо. Эрэгтэй хүн ялангуяа одоо гэр бүлийн санхүүг авч явах гэдэг ер нь за яг бичигдээгүй юм тийм байгаа шүү дээ. Тийм байхгүй шүү дээ. Ер нь тэгтээгүй байхгүй шүү дээ. Яг бодохгүй ч гэсэн ер нь л нэг юм эрэгтэй хүн бас авч явах. Одоо яг бид нар ч гэсэн дотроос тэгж бодно шүү. За энэ гэр бүлийн ингээд доктортай санхүүгийн доктортай байх хэвээр тий. Би бас яг эрэгтэй талаас нь илүү бас сайн талууд бас байна шараад байна л да. Одоо өөрөө эрэгтэйд нь. За ямар сайн. Ягаад тэгэхээр төлөвлөж байна нэгдэр. Мэдээж гэрлэл төлөвлөлнө гэдэг чинь цаашаа хүүхэд гэр бүл төлөвлөнө гэсэн тийм ээ. Тэгэхээр тэр чинь санхүүгийн доктортай байж тэр хүүхэд төрөхөд тэр хүүхдийг одоо бүрэн өсгөхөд бэлэн тий ийм доктортай байдлыг ихлэ бий болгохыг бас эрмэлдэж байгаа нь одоо бас авааштай тал юм болоо гэж бас бодод байгаа. Тэгэхгүй бол одоо бас ийм төлөвлөөгүй бас гэр бүл зохиоцсон тий тэгээд санхүүгийн асуудалд ордог тэгээд тэрнээс болоод гэр бүл салдаг асуудлууд бас зөндөө тийм кейсүүд бас байдаг шүү дээ. Тэгээ эмэгтэй итгэлтэй шүү дээ. Итгэлтэй байна шүү дээ. Тийм юмнаас эрэгтэй хүмүүс ингээд санаа зовчихсан эмэгтэй хүйлэг бодно шүү дээ. Бид тэр ингээд амьдрахаар тэгээд тэгэхэд эмэгтэй бол итгэлтэй шүү дээ. Эмэгтэй эсвэл өөрөө аягүй боломжтой. Тэ боломжтой гэдэг чинь бол ингээд санхүүгээс гадна ер нь бол бас өөртөө итгэж байгаа байхгүй тий. Тэгээд хайртай тэр залуудаа. Тийм учраас бид тэр амьдрахад болно гэдгийг мэдээд шүү дээ. Өөрөөс нь дөрөв ихч. Илүү 4 жил амьдарчихсан. Тэгэхэд чи эмэгтэй итгээд одоо ингээд суйл да. Хүүхдээ гаргая л да. Болно шүү дээ гэж байна. Тэгээд ба. Гэтэ нөөрөө хүчмөөтэй шүү.
Чи нэг хэрэгтэйгээ өмөрөд байгаа гэж санагдав. Тэр уг нь хоёулаа гаргалгаа гаргаад би чи намайг айгу гаргалгаа гаргах хичээгээ гууд байгаа. Тэгээ гаргалгааг гаргасан чинь над руу айгу юм эргэтэйгээ өмөрсөн үгүй гэдэг. Яг За чи эргэтэй талаасаа бодъё л та тий. Тийм би бол эргэтэй талаасаа л ер нь бодож байна. Бодоод байна тий. Би эмгтэй талаасаа бодоод байгаа. Тий. Яг төлөвлөх нь бол зайлшгүй үзүүл. Тэгээд бас нэг эргэтэй хүн чинь ингээл юм бодцохороо бас өөртөө хатуу зориг тавьдаг. Ер нь их эргэтэй хүмүүс бас чанар заан штэ тий. Заавал тэрэндээ хуржиж би ингэндээ ч гэдэм үү. Эсвэл яг тийм юм тэгээ болчоод би гэр бүл зохионоо. Одоо энэ эхнэр хүүхдүүдээ би сайхан амьдруулнаа гэл тий. Тиймэрхүү юм бодцсон байвал бас магадгүй ингээд тэрэндээ хүрхийн тулд бас ингээд улаараад иж магадгүй. Гэж би бодож байна. Тэгээд яагаад алхам хийхгүй байгаа? Алхам харин хийхгүй байх юм болов. Тийм. Дөрөвт алхам хийхгүй л байна штэ. Бодоод байгаа юм бол. Одоо магадгүй жишээлбэл ингээд хоёлаа ингэчүүл болно тий? Хоёлаа хоёр талдаа ажиллаад ингээд зэд аваад гэдэг ч юм уу мэдгүй одоо юугаа бас агуугийн юу гэдэг байгаа юм би мэдэхгүй байна л да. Тэ хит их хүсээд юм хүсээд байгаа мó. Тэ үнэхээр өөртөө итгэлгүй л байна л да. Тэгтээ ингэдэг штэ. Яг хоо нөгөө битээр бол хоёр талаас тэгээд хоёулаа тэгээд суугаад тий. Яста хоёр талаас нэг дор ажиллаж байгаа л анууд ажилдаг гэсэн. Хоёлаа хормоо хийснийхаа дараа хормон дээр ирсэн мөнгө 2 сая төгрөг цуглаж ирсэн битээр. Үгүй 2 сая төгрөг нэг хамаатны бүлэг өгчээсэн. За. Хайрцаг мэдэж. Окей. Мөнгөө бааж гисэн хайрцаг мэд. Тэр чи одоо 20 хэдэн жилийн өмнө шүү. Тэгээ битээр тэр мөнгөө хадгаламжинд хийгээд. Нөө за. Тий. Тэгчгээд тэр мөнгөн дээр хоёлаа мөнгө нэмээд. 2 сая. 2 өрөө байр авах гэдэг шүү. Тийм. Тэгээд цалингаа аваад баг ихэнхийн битээр хадгаламжиндаа идэх. Хадгаламж банкн дээр данстай. Очиж мөнгөө идэг. Тэр үед чинь тий. Тэгээд нэг дор ажилладаг болохоор нэг дор цалин бод. Тэгэл хоёул хөтөлцөл тэнд ингээд бүр ингээд ануунтай чи хадгаламж банк аюу ойрхон байсан бохгүй юу? 40,000 төгрөг барьдаг гэсэн. За. Тэгэл хоёул бүр ингээд хөөрөөл явж байгаа юм шиг. Тэр одоо ч гэсэн битээр ингээд байж байгаа битээр ярьдэн ш. Дэвтрээ үзэн нээж. Тэгэл аюу хөөрхөн тэдэн төгрөг эдэн төгрөг гэл хийгээл байгаа хөөе 50,000, 30,000, 20,000 гэл хийгээд байгаа. Хамтдаа хөтөлцөөл годомжаар алхаал цалин буусны өрөө тэгээ шууд банк руу очих юм ш тий. Гоо штэ юу орой цааны цагаар. Цааны цагаар. Тийм бол цалин буусны орой очил хаачин штэ. Хаачин тийм. Тэгэл хоёул Google нэлгчээд. Тэр годомжинд бол та хоёр их жаргалтай юм байхгүй. Байхгүй штэ. Тэр чинь битэр энэ хороо дээр хоёулахны амьдарч байгаа юм шиг явж байгаа штэ. Бүр өмсөлтөж тэнгэртэй зүгээртэй ингэж ингээд. Тэгээд тэр бол битэрийн үед үнэхээр гоё аз жаргал битэр хоёлаа зоригтой тий. Битэрийн хин хинээсээ чи илүү болдог би бага болдог ч гэдэг юм уу тийм байхгүй. Хоёлаа яг адилхан ингэ явсан штэ. Тэгэл битэр байр авах гэжсэн аа. Машин авъя гэж хоёлаа машин авсан. Яа за. Тий. Тэгээ хүний яг юм төсөөлөл биелдэм бил. Би ч нөгөө анх юу төгсөөд одоо би нөгөө энэ залуучуудад ярьж өгч байгаа байхгүй юу? За. Би ингээд хитрхи их эрт дүгнэлт хийхээсээ өмнө би ярих гэж бодохгүй юу? За. Мэддэг юм аа. За. Усан явдал. Туулсан юм аа тий. Усан явдал ярьж өгье. Тэгээд битээр юу яадаг байхгүй юу? Би анх Эрдэнтээс хот руу орж ирэхэд ганц би. Би ганц би гэдэгтээ гутрдагчгүй, ганц би мэддэгчгүй, анзаардагчгүй тийм Тэднэстэй гэсвүлээ. 23-тай. Оо за. Жоохон л ихсэн. Тийм тэгэл ирээлстэй ингээд шууд манай ангиас хоёр хосторсон байхгүй юу? Их сургуулийн ангиас. Тэр хоёрыг чинь нэгдүгээр харуулт байртай, 10 дугаар харуулалт. За. Тэгэл намайг чинь шууд тэдэд очион чинь би гэртэн ороод би чи өсрээл, дих үцээл 2 өрөө байр. Ямар гоё юм бэ гэж мгил заяа. Тэгээд өстө бааны өрөөрөө шахаж хараад өстө ямар гоё юм бэ гэл ингээд за өстө бугаа найзаа. Найзанд яг ийм 2 өрөөнд те тэгэл нөхөртэй болол тэгэл болоо найзаа зүгээр те тэгэл аз жаргал штэ гэж мгил те. Тогтчлохгүй байж болно гээл те тэр үедээ бас бодоод штэ мэдээд штэ өөрийгөө. Тэ
Тэгэл бүр ингээ хөөрөөл бүр яг ийм зүгээр яг ийм гэхээс илүү ингээл хоёроо байртай ийм өстө юу гэсэн найзаастай таяр үнэхээр гоё амьдарч байна гэл. Тэгээд тэгээ өөрийгөө төсөлсөн байна шүү дээ. Төсөлсөн байгаа байхгүй одоо бодоход тий. Тэгээ хоёроо байна. Яг тийм хоёроо байна гэсэн шүү. Тийм үү? Тийм шүү дээ мөнгө цуглуулж байгаа. Одоо харин тэр төсөөлөд яг тэр бодтой төсөөлөх юм бол тэр нь ингээд дэлгэх боломж ихсдэг гэдэг. Тийм тэгээ бас хүний юмыг харж тэгж гоё баярлах. Айгуу чухал юм шиг. Сэтгэлээс баярлах. Яг тэгвэл тэр хүнд аюу гоё урам, тэр хүнд гоё юм гэж байгаа байхгүй. Би тэр үед өөрийгөө мэддэггүй. Тэр бол битэрийн жаргал байсан байхгүй. Тэгээ би саяхан кейсээ ингээ харахаар эмэгтэй нь 30 хүрч байна. Аа. Эмэгтэй нь 26-тай. Аа. Яагаад хоёлаа гоё зүтгэе. За хүүхдээ гаргахаа хоёлаа 2 жил ажиллуулчих хамгаалъя. Тэ? Тий. Тэгээд хоёлаастаа анхныхаа хүүхдээ гарч ирэхэд нь хоёлаастаа тэдүүрээ байртай. Тэ? Тэгээд ячихсан. Ингээд хайр нь эрэхтэй нь бол хэлсэн шүү дээ. Миний хайр бол төрөөд гэртээ ингээд бас жил орчин болно тэ. Хайр нь яг заа ажилтаа ч гэдэг юм уу тэ. Хайр нь ингээ явъя гэд. Зүтгэж ижил юм бий болд ш. Зүтгэхгүй болоод юу ч бий болохгүй ш. Тэгэхээр би нөгөө нэг гоё мөрөөдөл ярьлаа сая тэ. Тэгээд гоё төсөөлөл ярьлаа. Тэгээд илүү нөгөө би битэйгээ ярилцаад хамтдаа зүтгэх хэрэгтэй байхгүй. Тийм л юм тий. Эрэгтэй хүүхэд маань 26 та залуу маань би бол эр хүн би энэ гэрийг авч явах хэрэгтэй гэсэн бодлоо өөртөө тэйчгээд байж магадгүй. Аа. Хариуцлагатай хүүхдээ. Аа. Гэхдээ найз охин нас ингээд намайг өгсөн шүү дээ. Хоёлаа цогтаа яа гэж. Аа. Тийм байна. Одоо ихэл нөгөө нэг хоёлынгийнх нь байнга ярьдаг. Эргээгээд. За. Ярилцах очлоо тий. Сэтгэлээсээ. Харин харилцаа гэдэг чинь тэгэл харилцаа ярилцж юм шиг ойлгох юм шиг. Харин тийм л. Тэ. Би энэ дэр ингээд бас энэ влогийг хоёлаа хий гэж ярьчаад тэр яг ингээд битэр яг хүмүүсийн харилцааны тухай ярьж агаад энэ влогийг хий гэж шийдсэн тий. Яг л темко Японы харилцаа, Японы хүмүүсийн харилцааг яриад л би болохоор гоё ингүүл гоё байна да. Бид нар ингээд өөрсдөө айгүй ингээд жижигхэн юм дээр зовоогод байна гэл ингээд ярьж байгаа хоёлаа. Уг нь ингээд нэг яавал тэгээд нэг 50 настай 30 настай хоёр ингээд сууж байгаа байхгүй тань өмнө. Тэгэхээр ахаал ярилцах болж байна. Тэгээд нөгөө хичээвэл бүтдэг байхгүй юу? Аа. Тэгээ шашинтай холбоогүй. Зөв хичээж ийна гэдэг чинь тэр хүн зориг тавьсан байна. Зорилгын төлөө хичээж байна. Гэл миний бодлоор л тэгж бодохгүй. Аа. Гэтэ би энэ залуугийн яг л утсын шалгамаар нэрээ утсын огчмаар байна. утсын ухмаар өстой эмгтэй бол зөөлөн байсан байна. Гэтэ яг хоо битээр инээгээд ярьж байгаа ч гэсэн энэ бол аюу нарийн төвхтэй асуудал санагдав. Тийм л байна. Эргээгээл ер нь ярилцах дээр л буух юм байна. Ярилцахтаа чи ингэж ах чинь биш. Биш. Хоёлаа гоё төсөөлье. Надаа бол ингэж яах юм гоё байна. Аа. Тэгээ чантай явах л гоё байна. Гоё байгаа хоёр чинь гоё юм бүтээн ш. Одоо юу гэдэг хайрын дундар нь хөрнө гэх хүмүүс ярьдаг шүү дээ. Эсвэл тэгэл хэрэлдээл уралцаал нэг нэгнийгаа ингээл амар хэцүү байдалд оруулаад сэтгэл санаагаар нь ингээл доош нь хийгээл ингээд байгаа гэр бүл санхүүгийн боломжтой байгаад ч хэцүү ш. Тийм шүү дээ. Тэ? Хүн гоё юм зовлонгүй, цээжин дотроо гуниггүй. Тэгээд ингээд орой гэртээ ирэхэд яардаг тэ энэ гоё гэр бүл байхад эсвэл ганц би ч гэсэн юм гоё сэтгэл байхад бол ингээд бүх юмн дээр харилцаан дээр зүв байдаг. Тэгээд ихэнх хүмүүс яаж хийж байгаа л юм үл ойлголцол яаж хийж байгаа л нэг тийм хар яар гэж харьцах яаж хийж байгаа л тэр зүг авч явах гэдэг. Тийм байна. За тэгээд позитив дадлынхандаа би бол үлдээмэр санагдчихэв. Энэ кейсийг.
Би бол үнэ хэлээ. Нөхөр бит хоёр талаас би биэндээ дэндүү хайртай байсан байгаа. Тэ. Тэгтээ битээр хоёулаа үргэлж ярилцдаг. Үргэлж битээр ингээд жил болгон зорилтоо тавьдаг. Өнгөрсөн жил ёо ингэсэн гэл тэ. Тэгсэн тэрнийг тэр хэцүү юмыг давсан гэд ингээд хоёулаа ярилцчаа дараа жилийнхаа төлөө гаргадаг. Тэгээ битэрийн хуваарлж авсан одоо төлөлтүүд битэр хаваад авчихсан ш. Оо тийм үү. Тий. Тэгэл яг тэр нэг ингээл өөртөө төлөв хизээ төлөх нь яг ингээд жоохон би ихэнхдээ би хэцүү юм ярил л да. Харин нөгөө киноны юу мөнгө нь орж ирдэг гэдэг. Тэрийг ч ярьцах хэрэгтэй тий. Тэгээд юу ч хийхгүй юу ч бодохгүй бол юу ч бүтэхгүй. Тэгээ гоё. За би л түрүү айгүй ойлгомжтой хэлсэн. Энд дээр би сэтгэл хэвээр айгүй сонирн болчихлоо. За тэгээд өнөө шинэ ориг олж байгаа юм. Гэтэ өнөөдөр юу яах вэ? Блог маань эдит хийгээд ингээд арна штэ тий. Тэрний дараа л би нойрог хандах гэж. Өнөөдөр. Яа тэр би өнөөдөр өөрийгөө 50 орхих хэвээр. Тий. Тий штэ. Тий. Хойд нь дахиад нэг кейс байна. Тий. Би энэ виног сая амталчаад нэг гоё юм санагдлаа. За. За. Юу санагдчих юм бэ? Би ягаад чи ирээд энэ виног ингээд үзээл сонирхоол ингэсэнгүү нөгөө яг ингээд ямар вино вэ ингээ харах гэсэн чинь тал байсан байхгүй юу? Ингээ харах гэсэн тал харна би энэ яац гэсэн чинь харин нөгөө махандаа байсан юм байна. Сони юм та тий хоолмол идэг үжиж яад гүн хэлээ. Тэгээд би нэг ингээ хамталсан чинь заяа. Нэг гоё юм. За хуурай байна. Мөн. Тэгээд энэ чавхтай юу? Үгүй. Чам ингэж байх уу? Байхгүй тий. Их тийм сонирхолтой амттай байна. Сонирхолтой. Тэгээд ажиллаг ингээл тий. Тэгээд энэ бол Францын тосгоноос ирсэн малчин залуу Парисын гудамжинд бүжиг заажлуугаа тийм гайхамшигтай амттай чи. Яа. Игч яг хасан ярилцахад бэлэн байгаа байна. Яг бэлэн байна. Чи яг тэгээ шууд хоол идэг байх шууд вино өгч байгаа шүү дээ та ийм. Айгуу гоё. Тэгээ бүр түрүү өдөр задлаад. Тэгээ энд хоолндоо игээ. Тэгээд энэ Вина Майпо гэдэг энэ чил вайн. Тэгвэл нөгөө малчин залуу чилийн гудамж. Чилийн малчин залуу чилийн гудамж бүжиг зааж байгаа юм тийм ээ. За тэнгууд ингэдэм байх гэж байна. Чилийн Майпо гэдэг одоо тосгон гэх юм уу тэр газар нь одоо усан үзэм их гоё ургадаг. Тэр ургасан усан үзэм их гоё вино болдог юм. Газар юм байна л. Тийм усан үзмийн талбай нь ч өөр. Тийм шүү дээ. Одоо нэг юм өндөрлөг хэр чигшэлтэй байна. Цаг агаар нь ямар нэг гэдгээс шалтгаалаад тэр усан үзмийн ургалт нь нөлөөлөө. Тэгээд энэ вино гоё бүтэж байгаа байхгүй. Тийм гоё хэлтэй хэлтэй. Вина Майпо. Бид зүг хэлж байгаа тийм. Мэдгүй. Вина Майпо. Яг гоё. Гоё вино. Чил вайн байгаа. Тэгээ хоёул өнөөдөр би энэ сюрприз ч гэсэн ер нь их тийм махархуу тийм хаал бэлдсэн. Бэлээ тийм хайр ярьж мах идэл тий гоё виногоо угаад. Одоо тийм яаж үнэтэй дээ нүр. Үнэтэй дээ. Тий. Цааш тийшээс очиж төгөө. Тий, тийшээс чи. Ширэгээ заслаа. Талсан уу? Үнэхээр
шүтэж амьдрий. Одоо тэгээд дүүн хоёлоо гадаа зөндөө чинь энийг гой ойлгоод зөндөө гоё юм юм чинь. Гой хоолноо тийнэ. Тийнэ тий. Ийм. Гэтэ энийг хэлүүлээд тэгвэл бүр гоё юм тий бас. Тий. Үнэхээр гоё. За, хоолоо зүр мартаад хоёлоо хоёр дахь гест орох уу? Нэг мэц нөгөө нэг ямар харилцаа ярьж байлаа. Ахад баярлалаа. За. За дараагийн кейс уншихад бэлэн болоод байна. Би 32 настай. 1 жил үерхсэн найз охиндоо гэрлэх санал тавьсан. Тэр минь баяртайгаар зөвшөөрсөн. Харин бид хоёрын гэрлэлт яригдж, аавтай ярилцаж эхэлмэгц бүх зүйл өөрчлөгдлөө. Харин манай найз охины аав биднийг шууд хөлөөн зөвшөөрсөнгүй. Тогтсон орлогогүй байр машингүй хүн охины минь яаж авч явна гэж бодоод байгаа юм бэ гэж анхнаасаа л хартсан, дургуутсан өнгөөр харж эхэлсэн. Намайг баг бахад аав ээж маань салцгааж би ээж дээрээ үлдсэн учраас арт тал хөрөнгө мөнгө гэж одоо нэг тийм юм байхгүй надад гинэ. Зүгээр л өөрийн хөдөлмөр зүрх сэтгэлээрээ амьдралаа босгож явнаа. Азар найз охин минь намайг ойлгодогч найз охины минь аавынх нь хэлснээр хангалуун амьдруулж чадахгүй байх вэ гэж би одоо айж байна гэж. Аав нь тий. Анхнаасаа л тэгээд хараад эхэлсэн юм шиг ойлгодлоо надаа. Хатам аав нь болоогүй л тий. Охины аав, хайрын аав. Шууд л ингээл асуусан биз дээ тий. Ер нь одоо ингээл усын явдлын эхнээс нь ингээд хөвөл. Охиноосоо за наад залуу чинь тэгээд яадаг ээдээ. Тэгэл охин харин нөгөө аав нь ингэсэн гэлээ за тэгээ юутай ингээл тийнтэй мэдтэй гэл ярьсан юм шиг шүү дээ. Тийм байна. Тэ. Тэнгуут аав нь бол гэсэн шүү дээ охиныгоо тий. Тийм байна. Охины аав өөрөө бас амьдралаа юу гэж бодож юм бол? Би ихтэй нэг уншаад одоо аав хүн бол бас аргагүй л дээл гэж би зүр бодоод байгаа. Тийм үү? Тий. Одоо хэрэг би ингээ охинтой болоод за хүүтэй бол одоо гайгүй л тий. Миний одоо хүн ингээ өөрөө юм босгоод авах хэрэгтэй гэдэг. Охин нөө болохоор би яалтчихөө одоо тийм бас яг ийм эд хөрөн талаасаа харахгүйгаа ч гэсэн тэгтээ нэг ийм хүний одоо тэр найз залуу нөхөр нь те хичээж гинөө одоо ер нь хүний хичээл зүтгэл ажилдаа үн чанарын хандлага шиг юм уу тэр зүйлт чинь одоо тэр үнэлэгдэж одоо би болоод байгаа шүү дээ. Тийм учраас тийм гэдэг утгаараа илүү би бас тэрийг сархал ах гэж би бодож байна. Охиныхоо. Тэг мэдээж охиныгоо бас сайн яваасаа л гэж байна. Тэгээд чинь юу биш шүү дээ. Одоо хөрөнгөтэй мөнгөтэй биш. Чи бодлоо хайр сэтгэлгүй одоо биш заяа. За яг боломжийн амьдралтай хүнтэй хүүхдээ суулгачлаа шүү дээ тий. Тэгсэн чинь охин тэр чинээгээр илүү гоё хайрлах чадахгүй байл яг уу. Тэр аз жаргал мөн үү? Биш л дээ. Биш шүү дээ. Хүн болго манайхан бас үзэж байгаа хүмүүс ч гэсэн бодож байгаа шүү дээ. Ер нь тэгж ярьдаг шүү дээ хүмүүс тий. Номон дээр бичдэг юм биш шүү дээ. Нэг хин нэг ухаантай болох гэж ярьдаг юм биш шүү дээ. Яг үнэ. Тэгээд би аав дээр нь гайхал байл л да. Энэ бол яг айгүй харамсалтай. Аав нь хэдэн настай гэсэн юм бэ хараа. Аав нь бас 50-тай биш үстэй. Манай 50-тууд биш үстэй. Насны алга 32-тэй. Тэгэхээр за жишээлбэл ундамагч. Би бол аавд нь жоохон харамсаж байна. Тийм үү? Одоо жишээлбэл та одоо шууд та өөр төр төсөөлөд үстэй. Беркак ингээд гэрлэж байгаа хүн тий. Тийм миний охин би бол охиндоо итгэв. Тийм учраас би охиныхоо сонголтонд итгэв. Би охиныхоо хайр сэтгэлтэй л бол хинтээ цуусан миний охин сонгосон үнтэйгээ өөрийнхөө хүсснээр тэ өрөөдлөө би болгоод явж чадна гэж би итгэв. Тийм үү? Гэтэ яг бид тэр ингээл чармахаал ингээл чичрээл ингэж ягаагүй л дээ. Ер нь ингээд охиныхоо ая даныг харахаар надад бол тэг санагддаг шүү дээ. Тэгээд нөхөр битэр ч гэсэн энийг энэ сэдвийг гэтээ яг энэ сэдвэр биш. Ер нь бол охиндоо
битээр хойлоо итгэдэг гэж битээр ярьсан. Ажил хийж чадахгүй чадна, хүнтэй харилцаж чадахгүй чадна. Нямбай юу нямбай. Хүлээцтэй юу хүлээцтэй. Үнэнч үү үнэнч. Эерэг үү эерэг баггүй юу. Тэгэхээр би бол охиндоо итгэж байна. Тэгэхээр би охиныхоо сонголтыг хүндэлнэ. Жаргалтай ах хэвээр. Гэдэг мэдгүй та тэл хүүсгэл баян гэхээр л үнтэй биш ярил баян гэхээр байшаа ярил эхэлдэг болсон цаг л да. Ер нь бол ямар хүнийг баян гэдэг мөнгөтэй хүнийг баян гэж харж байгаа бол үнэхээр тэр хүн эхнэрээ яаж харилдیں۔ Анхаарал тавьж чаддığım уу? Эрхлүүлдэг юм уу? Эхнэр нь бүр сэтгэл хангалуун жаргалтай байна бүр ингээд жаргаад бүр ингээд явж гин үү гэдэг чинь бас асуудал. Ерөө тэгдэггүй бол хэцүү шүү. Бас тийм те. Би бүр чамд ингээд итгүүлэх гээд яриад идэг чи итгэж гин юм уу? Итгэж байна. Ярь шүү. Аха. Тэг би аавыг бол гайхаж байна. Аав яагаад охиныхоо төлөө тэр залуутай 5 удаа 6 удаа уулзч үзээгүй. Тэр залуугийн хандлага нь ямар байсан юм? Тэ? Аха. Ярилцаж үзсэн болов үзээгүй. Тэгэхэд залуу бол гоё бичиж штэ тий. Ингээд зүтгээд хөдөлмөрлөөд би ингээд найз охиныхоо төлөө гэж бичсэн байгаа зүтэй. Тэгэхээр чинь хичээнэ гэдэг өөрөө мэдсэн байгаа. Гэтэ залуу маань бас аавдаа хэлэх хэрэгтэй юм шүү. Хадмаада аава биш аава гэнэ. Шууд аваа. Аавагийн орхны шүү би бол. Йоо хоолнд орж болчих. Тэ? Ямар нэгэн байдлаар уулзаж ярилцах хэрэгтэй. За миний бодол шүү. Тэгээд тэлтгэл хэрэгтэй. Та намайг надад итгэж гээд тэ бид тэр биеиндээ хайртай. Аха. Таас тэгж бодож байна уу? Охин хүүхэд эрэгтэй өгтөрийн юм ялгаа байна уу? Ер нь бол цаг үе өөр болж байгаа. Аха. Эрэгтэй эмэгтэй гэхгүйгээр хин сэтгэлтэй, хин хичээнгүй хүсэндээ хүрч чаддаг л нийгэм бас. Аха. Яг охин хүүхэд заавал тэгэх ёстой гэдэг. Манайхны гадны эдийн зарим улсуудчиг тийм тогтсон ёс зүйг байхгүй штэ. Энжинд нь тэдэнд төгрөг өгөх ёстой ч гэдэг юм уу. Солонгост бол эрэгтэйчүүд нь бүх амьдралаа авч явах ёстой. Эмэгтэйчүүд нь хүүхдээ гаргаад гэрээ тогтжуулаад эзэгтэйгээрээ байх ёстой гэсэн юм манайд авах. Манай Монголын нэг юм харьцангуй чөлөөтэй ш. Тий. Тэгтэл надад бас нэг тиймэрхүү байгаад идэв юм шиг зүгээр санагдаад идэгээ. Ер нь бол багасч байгаа. Тэгтээ миний бас мэдгүй юм байна. Тийм ээ тий. Анх бол би ингээд нөгөө анууд битээр ажилладаг гэжсэн шүү дээ. Тэгээд би танилцчаад аав чир хараагүйсэн байхгүй бажиг. Аха. Тэгээд Эрдэнэтэйс аав чир тэгээд танилцаад удаагүй байхдаа би ер нь нөхрийг анхаарал дурлсан шүү. Шууд уу? Шууд. Анхны харцаараа. Бүр анхны харцаар дурлсан. Ох тий юу. Гэтэл нэр яаж танилцчихсэн? Айго. Тийм шүү. Эмсэс нөгөө волейболын тэмцээн болдог байхгүй саксны тэмцээн гэж их өргөн дэлгэр болдог. За. Тэгээ бүгд хичээнгүйлж оролцдог. Тэгээд манай ануу ерөөсө 6 эрэгтэйтэй 6 эмэгтэйтэй ороод хожигдчихсон. Баг юм биш за. Тийм миний орсон анхны жил. Аа. Тэгээ бүр ингээд нүдэн дээр хожигдоод амар сэтгэлээр унаад тэ. Тэгчээд би зүгээр батсан бохгүй дараа жил гээд. Дараа жил зү ямар ч хэсэн төрүүлнэ гээд. Бишээ гайгүй оролцсон хожигдож нэг удаа хожигдож нэг удаа хожино л гэсэн маягт орсон. Тэгээ бодож аваад манайх ч нөгөө 3 сарын өмнө хөдөлмөрийн төвтрийг харж аваад 3 сарын өмнө ажилд орсон хүмүүсийг тэмцээндээ оруулдаг. Аа, баасо. Лигоноор авчих шүү дээ. Тататын лигоноор. Тийм, тататын лигоноор авчих. Тэгэнгүүт нь таацалж байгаа юм чинь биз дээ дөх тусан бодогдоод. За. Волейбол тэмцээн болох чинь 3 сар болчихлээ. Тэгэл охтуудаа ажлынхныгаа суулгаж байгаа л. За манайхан тэмцээнд өгч гинөө. Одоо нэг хүн ажилд аваад 3 сар байлахгүй бол хөдөлмөрийн төвтрийг хараад хасагднаа. За манайхан волейбол чинь таньдаг хүн байна уу гэлдэгсэн чинь манай нэг селс надтай адилхан селс гэдэг юмтэй. Юу миний нэг таньдаг залуу байгаа штэ лигт тоглож исэн. Тоглодог гэж хэлв. Оо за. Дараа нь за тэгсэн заяа. За.
Тэмцээн болсон. За. 3 сарын дараа тий. 3 сарын дараа. Манай хоёрт орсон. Бүр. Юу зүгээр нэг хожих. Манайх MCC 10 хэдэн компани дотроос хоёрт орсон. Ах ячаар. Тий. Тэгэхэд би 3 сарын дотор бүр ингээд дурлаад бодоод эхэлсэн бүр ингээд бүр дундаа орцсон явчихсан. Тий. Гэтэ өөрөө мэдхгүй. Крашлаад нууцаар дурлаад. За. Тэгэл өглөө алгаа ажил дээр аюу гоё ирээл хэвээр ингээд инээж мүнэгээл юм ярьж мараал ингээд те. Тэгэл тоглолтоо үзүүлээл. За. Тэн дээр би үйлдвэр бүжгэлдэг гэсэн байхгүй. Тэгэл үйлдвэрээ бүжгэлж явахдаа бис ингээд амар гоё бүжгэлээл гэсэн чинь маргааш нь би ингээд орж ирэл над руу гоё харах байхтай гэсэн чинь орж ирсэн ээ. Би ингээд суужсан баггүй компьютер дээр тэгсэн чинь орж ирсэн ээ. Ийшээ ордог байхгүй миний хажуугаар. Тэгсэн чинь ингэснэ. Цэрарара цэнцан гэж орчдөг байхгүй наа. За. Тэгэл миний ингээд ёо ямар гоё тоглож байж гэдэг юм уу те. Гоё бүжгэлдэг юм бэ гэж хэлчихгүй дарамжлаад гэдэгс жоохон суучсан. Гинт дургу өрснө. Очоод хөөе би чамайг ингэж дарамжилдгүй үсттэй. Нөгөө боловч ингэж дарамжилдгүй үсттэй. Айгу ууртаа байгаа шүү дээ. Ингэж мэгээд тэгээд тэгсэн чинь надад бүр ингээд би амар хөөрхөн харагдсан гэсэн. Ямар хөөрхөн урал би ингэж би чамайг дарамжилдгүй үсттэй гэдэг. Тэгэл ерөөхдөө дараа нэг миний сандалны ийм утсан сандал өмссөн. Өсгийтэй. Тэгээд би ингээд дээгүр ингээд амар юм ярьжсэн гэсэн. Тэгсэн чинь миний чигчээ өөрөө ингээд газар дөө сандалнаас илүү гараад ингээд бүр тулцсан зогсчихсон. Мэдчихсэн зогсчихсон. Тэгэж мэдгүй ингээд та дээгүр нь хар. Тэгээ ингээд нүрээ харж тэгээ мэгээд ахиа хөлийн нарж ахиад ингээд зогсчихсон. Тэгээд анх хөл харж дурлаад дараа нь энийг хараад дурлаад гэсэн гэж байгаа. Тий. Тэрнийг надад хэлээгүй. Ер нь аль битээр айгу хурдан шийдэгдсэн шүү дээ. Хин одоо илчилсэн хамгийн. Хайртай Тий. Би. Гоёл яаж? Чихэнд нь 2 үг хэлээ. Тий, ямар 2 үг? Нууц. Тэгээд битээр маргааш нэг гэрт орсон шүү. Ямар хөөрхөн тий? Шууд уу? Нэг хоногийн өмнө би чихэнд нь 2 үг хэлсэн. Гэтэ хайртай мэртэй гэж бол хэлээгүй шүү манайхаа. Тэгээд маргааш нэг гэрт орсон. Би чинь талцаад сэтгэл өндөр байх шүү дээ. Тэгэл аавч ирэл уцаар ирж байгаа эрдэнэт рүү. За. Би шууд автаа яриг гэдэг гэсэн. Ээж үг санахаар. Аав юу? Сайн уу ээж? Ээж сайн уу автаа яриг. За. Ээж уйлчихсан гэсэн. Тий юу. Дараа нь надад хэлж байгаа. Тэгэл аавд хэлээ. Аава би найз залуутай болсон. Гэрийч одоо. Миний охин баяр хүргэе гэл. Тэгэл яасан чи аава очлоо гэдэг нэг эрдэнэт тавилга аваад. За. Нэг газар тэгээ манайхан бөөнөр явж хөсрөхөр болдог байхгүй юу? Тэгээ их бол би л найруулсан да тэрнийг. Тэгээс шууд ингээл манайхан ингээл манай хөсрөгчнөр бүгдээр ингээл ороод суугаал гэсэн чил би шууд аавж ингээл орж ирсэн. Галтгоонд орж ирсэн. Нөгөөд чи аавж ирсэн нөгөө найз залуутайгаа ирнэ мэдсэн. Тэгэл чинь зөндөө өмс сууж байгаа юм чи. Тэгэл галтгоонд би ингээл ээжсэн чил ээж ингэж орж ирсэн. Тэр голд сууж байгаа мөн үү гэж. Мөн гэсэн чи хөөрхөн гэж мэгэ заа. Чи яарч гэж. Зүгээр орж байгаа шээ яг аав жүжиглэлтэн заа. Чинээс авирна гэснээ ингээ. За миний дөнөр хоолой цай дээр за миний дөнөр за ядарсан уу за орж. Би дурсан зүгээр бүрс ингэж үгэл. Тэгэл шууд ерөөсөө би хүнтэй суух чинь ч гэдэм үү тэ энэ хүнийг зөвшөөрөх үү ч гэдэг юм уу тийм яригдаагүй. Тэгэл ингээл суудсан штэ. Хөөх юм ээ. 23 та охиноо тэгэл хараад ингээл шууд ерөөсөө л эн чин зөвшөөрсөн байхгүй юу те. Одоо яг та нөгөө нэг охиндоо итгэнэ гэдэг шиг магадгүй танаа аавч хоёр чинь бас танд итгээд манай нөхрийн бол баг царай мэрэмд итгэсэн. бас тий аль аль нь л тий би их сайн хүн гэсэн тухан дээр бичгтэй юм шиг санагдсан шүү. Би ч гэсэн анх хараад тий. Тэгээд аавч ирээ хараад окей гэд ингээл зөвшөөрч байгаа тий. Тэгээд яг бас миний чин хүсэл анууна гэсэн юм хүсэл бас намайг маань нөхөртөө уулзуулсан гэж би бас боддоо ш. Би тэр өдөр волейболын тэмцээнд ялуулна гэж бодохгүй надад ямар хамаатай ингэ явсан бол учрахгүй шүү дээ. Учрахгүй шүү дээ гэж тэгээд ганцаар явж байгаа шүү дээ. Та бүр тэрийн нэрээ бүр анханаас нь зүгээр л өөрө хөөцөлдөж хийж хүний сэтгэл тий.
Ямар гоё түүхтэй юм бэ? Та нэг үрдэгтэй кино өнтер хий гэж боддог. Би тэгтээ нэг хүмүүстэй ярих үнэхээр дуртай. Ямар гоё. Би таагаад сонсч. Энэ бүр ингээд Ануунд бол очсон чинь би мэдчихсэн. Гэхдээ яг ийм гоё деталыг бол анхудаас ямар гоё. тэгэхээр чин миний аав ч хоёр одоо би зүгээр наад жишээн дээр чи ярьж байгаа байхгүй. Аха. Манай аав яг яад ямар боловсралтай ингэж асуугаагүй ш. Надаас ээж ч асуугаагүй ш. Тэгэхээр би аавыг бол ахиж бодолцож үзээсэй гэж бодож байна. Хүү бол би бол хүүд дүн тавьсан. Хэд оноо. Яг ингээд амьдралынхаа туршид өстой учиргүй сая доллар өгөхгүй ч гэсэн бүр сая инээдийг бол би бэлгэлнэ гэж бодож байна тэр юмхтэй. Аа. Тэ. Тэгэл хамтдаа бүтээн. Ер нь хамтдаа л бүтээн шүү дээ. Ягаад хин нэгэнд заавал ингээд юу өгөөл энэ эрэгтэй заавал ингэнэ гэж юм уу байгаа юм. Би бол наадах чинь би аавд жоохон дургүй байна. Аа. Тэгтээ бас санаа чи хөвөрөө юм. Гоо. Миний гэхдээ би яг эцсийн шийдвэрийг мэдгүй байна. Гэхдээ ер нь бол танихтаа санал нийлж байна. Аа. Гэхдээ би бас огт аавыг бол ойлгохгүй бас биш байна. Тийм ээ. Тийм л ах. Гэдэг. Бид нараас юм мэдгүй шүү дээ. Харин тийм. Аав бас юу үзэж туулсан, юунаас юунд хүрсэн, хідэн охинтой гэл ингээд яг шалтгаанууд зөндөл гарч ирнэ л. Тийм яг үнэтэй. Гэтэ ер нь бол харилцаал юм байна гэж. цаалаа. Харилцах хоорондоо харилцах гэсэн юм байна. Ер нь үйл ойлголцлыг харилцаж шийднэ. Тэгээ манай доор нилээ шууган болох байх гэж бодож байна. Аа. Зөв ярьлаа, буруу ярьлаа гэхээсээ илүү бас нэг юм жишээ байна гэж яриасаа гэж хүсэж байна. Яг амьдрал чинь эхэлж исэн нас бол 23 гэдэг чинь надаас бол одоо жишээд бараг 6 7 дуу баг тий. Тургай гэж шал Тэгэхээр бас нэр бодогчтой. Нэг ийм бас явдал үү. Манай аав манай дүүптэр эрэгтэй дүүптэр тэлээ болоцолдохгүй юу? Өмдний тэлээ. Өмдний за. Би ч аюух джинс өмд өмсдөг. Тэгээ бид тэрт ядж хат адилхан өмд аваад өгчдөг гэсэн. Заастаа болоцолцоо байлаа. За аав эн чин энийг авахгүй байна гэд. Үгүй эн чин минийх синийх гэд. Би тэр өмд л өгсөн юм шиг өнөөдөр зүүн мөн гэж тэгсэн чинь аав ирснэ гэсэн штэ. Ядмаа ихчтэй өг. Тэгсэн чинь өстө башгүй гэдсэн чинь. Миний тэр үед ч нэг зөвхөн эмэгтэйчүүд одоо эрэгтэйчүүд л ингээл хайр дурлал альчилдаг, суух бүгэ хилдэг үе байсан байна. Тий, эрэгтэйчүүд л одоо эмэгтэйгээ найрч тий. Тий. Сэтгэлээ хилчилдэг тий. Захиа өгдөг тий. Тийм үе байсан бохтой. Тэгэхээр чи эмэгтэйчүүд нь одоо баг тийх хэрэггүй байсан. Тэгсэн чинь аав тэгсэн штэ. Миний хүү бол ингээд одоо бөөсдөл өсөн айгүй ойлгосон сонсож шээ. Өөрийгөө энэ урлагийн хүн гэж боддог шээ. Өсөйг урлагийн нохоо гэж боддог шээ. Тэгээд яасан ч ихчийгч нь бол миний хүү бол ингээд таалагдсан охиныгоо очиод үерхийгээд захиа өгөөд ингээд тий үерхэж чадна боломж байна. Игч нь болохоор таалагдсан эрэгтэйгээ ингээд хойлоо үерхий гэж хэлэх боломж байхгүй. Тэгэхээр миний хүү чи ингээд таалагдсан хүнийгээ сонгочих юм чинь игч нь болохоор хин нэг нь таалагдах хэрэгтэй. Ямар нэг юм хэрэг Таалагдах хэрэгтэй байгаа. Тэгэхээр игчтэй өг. Тэгээ манай дөө шууд өгсөн шүү дээ. Тийм. Тэгэхээр нэрэл би гоё бүслээл нөгөө бүслэе гэж бодсон л бүслэлээ өөртөө ихтэй гоё яваал ингээл тий. Тэгэхэд би ингээд хүн таалагдах юм бол би ингээд хин нэгний сонголтонд орох. Тийм үе байсан шүү дээ. Тэгэхээр ингээд аав бас зөндөөл юм бодсон байх л та. Одоо ингээд аавын тухай бодоо. Тий. Тийм байл. Тэгээд бас би нөгөө нэг аливаа ямиг ингээд өөстө. Тийм юм гэж юу байсан? Би хизээш тэхгүй гэдэг үгийг хэлхийг тийм бодлыг бодохыг хүсдэггүй. Амьдрал өөрөө их тийм гоё, үнэхээр гоё амьдрал. Гэхдээ айгүй хатуу.
тий. Бидний хүсээгүй зовлон ирдэг. Ингээд тэгэхээр бидний дараа юу болохыг бид нар мэдэхгүй. Гэхдээ тийм ч учраас бид нар өнөөдрөөр гоё жаргалтай байх хэрэгтэй. Тий. Тэгэхээр би тэр аавыг бол одоо өстой яах хэрэгтэй. Би бүр цуг очмоор санагч. Ондормагч цог явъя үү яах вэ? Явна штэ. Очно. Тэгээ би ингээ хандлагын штэ. За манай залуу өөрөө ямрын, аав нь ямрын. Аавтай яриад. За хөө яагаад байгаа хөө? Юм бохгүй байгаа хөө. Яагаад байгаа юм бэ? За ийм байна. Тэгээд ахаад манай позитив дадлынхаа ингээд нэгдүгээр асуудал, хоёрдугаар асуудал гэж бичих хэрэгтэй байх гэж бодож байна тий. Кейсүүдээ нэгдүгээр кейсэн дээр бол ингэж бодож байна, хоёрдугаар кейсэн дээр ингэж бодож байна гэд. Тийм ээ. Тийм манайхан сэтгэлээ айгу гоё зөв үг сонгож, гоё эрэг байж, сандаа хэлж, зөрөө буруу ярьсан юмыг та нэг тэгжилээ. Тэгтээ тийм биш байхаа гэдэг ч юм уу тий. Гоё бичээрэй. Хин нэгнийг ингээд урмыг хугалдаг биш. Дэмжихгүй байлаа гэхэд тий. Тийм гоё харилцаа хэдүүлээ харилцаа яриад байгаа шүү дээ. Бичгийн харилцаагаас сайжруулах юм. Бичгийн харилцаа гэдэг нэмэгчлээ шүү. За ер нь бол гэхдээ инглээ. Нэгдүгээр кейс байсан, хоёрдугаар кейс байсан. Ер нь бол таны жишээгээр би бол та хариулчлаа гэж бодож байна. Тэгээд би ч гэсэн ингээд тантай санал нэг байна. Тэгээд бас гоё юм сонслоо. Нэг шин арих ярьсан уу? Үгүй. Тэгтээ чи дараагийнх төр чи жоохон яриа заяа. Одоо надад жишээлбэл ийм кейс ингээд чи ярьчихлаа. Татна мохгүй байхгүй. Яахгүй гоё тий. Би яхаа зүгээр яг өөрийгөө орлуулж тавьцаа юм хэлсэн шүү дээ. Өмнөх бас дугаар дээр ч гэсэн чив дээр яг нөгөө нэг нь эрэгтэйгээ нэг нь эмэгтэйгээ бодоод байгаа. Тий. Тэр нь гэхдээ баг зөв санагдлаа надад. Тий. Ингээд туйлын үнэн гэж байдаггүй гэдэг. Байн яг тэгж бодод. Гэхдээ заримдаа хүмүүс тэгдэг шүү. Яа би нэг амар юм ярьж байгаа ганцхан. Амар юм бишээ. Тэр бүр миний сэтгэлийг хөдөлгсөн байхгүй юу? Нэг газар ингээд нэг төгсөлтийнхний юм дээр очихгүй юу бэ? Тэгээ бас л нэг тийм 50% дөнгөж гарсан л байсан. Тэгсэн чинь нэг эмэгтэй эрэгтэй яг миний хажууд яриа суугаад байгаа байхгүй юу? Тэг жоохон согтцоод тэгсэн чинь эмэгтэй нь юу гинэ гэж амар сонир болчихсон. Эрэгтэй рүүгээ юу? Тийм. За. Үнэхээр сониг. Юу гинэ? Чи надад сайн байсан юм уу? Эмрүү. Чи надад сайн байсан бол яана энэ залуух юм ярьж энэ гэл тэ. Тэгсэн чил нөгөө эрэгтэй нь бүр ингэж гэл ингээл суудаг. Тэгэл эмэгтэй нь тэгэл гэж мэггүй байгаал ингэж бодсон. Чи тэр надад хэлэхгүй яасан гэдэгсэн. Тийм. Бүр ингэж яг ийм өнгөр гэсэн. Би одоо бүр уулах гэдэг. Тийм. Тэгэд бүр тэгээд 40 жилийн дараа ч гэдэг юм уу те. Тэгээ эрэгтэй нь хэлж байгаа. Хайртайсан гэдгээ жоо халчаад. Чи тэгээд эмэгтэй бүр ингээд тэр кинон дээр тэр жүжиглэлт яг тэр ингээд бүр ингээд аюу их юм бодсон ингээд чи тэгээд надад хэлэхгүй яасан тэр үед. Тэр чинь нөгөөдг нь байжсэн. Аав чинь цагдаа байсан шүү дээ гэсэн. Тийм үү? Тэгэд нөгөө би тэгтээ ингэж тайлсан. Сумын төвийнх цөөхөн хүнтэй. Тэгэд нөгөө цагдаагийн охин гэдэг нөгөөдг нь тэр угаасаа нэг тийм юм бүжгэлж байгаа юм. Иршүүд тахгүй. Тэгээ ингээ залуучууд мод тэр үе ингээд нэг 8 дахь ингээ хөвгт мөгт хайртай байртай гэж бол юу гэнэ чи гэхээр гисэн байх гэж би бодсон байхгүй юу. Аав нь цагдаач тэгээ тэгэхээр ширүүн. Тэгэл нөгөөтг нь хилээгүй чимээгүй тэгэл өнгөрөөсөн. Тэгэхээр бас ингээд ёо буйнараа болог гэдэг юм бас байж болохгүй болчиход байгаа юм. Тэмцэх ёстой болчиход. Тий. Яг үнэ тий. Хэлэх ёстой. Тэгтээ мэдгүй тэр хувь заяа яаж хийдгийг бид нар мэдгүй. Гэхдээ ингээд эргүүлэх боломж нь байгаа ч юм бэл тий. Тий. Гэтэ магадгүй суучаад ингээд юу ч болоогүй юм шиг бас ингээд явж явах ч байсан юм уу мэдгүй тий. За тэгээ хосын харилцаа гэдэг бол хамгийн одоо тийм сайн ингээд ярихад айгүй тийм нандин торгомсог юм аа. Жоох юмд гэмтгэхэр харин тий. Жоох юмд гомдохоор хоёлаа болж исэн ч 3 дахь одоо хүн итгээд орж ирэх боломжтой. Тэр нь сэвтгэхээр тий. За тэгээ хэдүүлээ комент л уншаа та тий. За тэгээд ер нь манай виноч дууслаа. Манай энэ нэр ус их чинь. Алкалайн ус байгаа шүү дээ. Тэгээд ер нь энэ цайр сэлэн
хоёртой гэсэн. Тэгэнгүүт энэ цайр сэлэн хоёр нь байж иж одоо хүний дархлааг дэмжин. За тэгэл одоо хоол боловсруулахыг хүртэл дэмжиж өгдөг. Тийм яг үнэ. Тэгэхээр ийм шүлтгэлтэй ус уух зүгээр. Тэнгижиж андшгүй манайхаа ингээл аагаар ихэлсэн. Улаан өнгөтэй, цагаанаар бичгтэй, удаан өглөөтэй ингээл байж юм ингээл. Тэгэл нөө шүтлэг бас тэгэл хүний одоо бид чинь гурил эдэн мах эдэн тэгэл буруу хоол хүнд хоол гэл тэгэнгүүт чинь бидний биеийн доторх хүчлийн хүчил ихсэн. Тэгээ хүчил ихснээр бидний бие одоо нэм бактери, вирус янз бүрийн гадны биетэд их одоо юу гэх юм одоо гадны биетэд гадны биет юу юм? Гадны биет орж ирж бидний гэмтэх магадaltaй. Очоод яг хүчлэг орчинд. Тэр одоо хавдрын Иесус үүсдэг таата орчин гэдгсэн шүү дээ. Тэгэнгүүт одоо энэ бид нар авах арга хэмжээ бол ерөөсөө шүлслэг бас байнга хэрэг. Одоо өнөөдөр би сая энийг ч одоо хоол моолнд хэрэглээл ингээл сайхан яваад байгаа шүү дээ. Хоолоо хийгээл. Тийм хоолндоо ягаад өнөөдөр хамгийн ихний дуурдаг кофе мофега чанал янз бүрийн нөгөө усанд хийж өгдөг витамин А эндээ хийж өгч. Улаан өнгөтэй ингээд хэлсэн өнөөдөр үе вино юм гэж байгаа шүү дээ. Манай цаардчихэд үе вино хийж байгаа гэсэн чинь нэг ямар эвгүй бодчих юм бэ найзаа. Бүр юм эрүүл мэндэд хэрэгтэй ашиг тустай витамин хийчихээ явж байгаа. Тэгээд бас гоё байна. Бас нөхөрлийн харилцаа тий найзаа харилцаа. Тэн дээр хоёлаа ариког дуудана. За тий. Түнстэй гоё хаал хийзээ таа шүү дээ. Тэ. Нөхөрлийн харилцаан дээр бол таа шүү дээ гоё юм ярих баха. Уг нь битээр хоёр үүрэгтэй байхгүй юу? Нэг нь ингээд хоол хийгээд нэг нь харилцааны талаар яриад тэгээд би өөртөө хоолнд нь үнэхээр туслахгүй харин чинь одоо ингээд миний харилцаан дээр туслаад байгаа гэж чинь баярлалаа. Та тэгтээ одоо гоё ширээ засчмасаа тий. Тий ширээ. Тийм үргэлжлэлтэй болсон шүү дээ тий. Маргааш дараагийн дугаар дээрээс ширээ засаар гэсэн. За тэгээд хөөрхөн хамтрагч нартай баярлалаа. За хуулан тэмүүлэн баярлалаа. Амжилт. Тэгээ та нартай бас баярлалаа. Бид нарт ярих юм их байна. Бид нарт бодох юм их байна. Битээр хийх хоол их байна. Хийх жоо их байна. За тэгээд дараагийн манай харилцаан сэдв маань юу байх болоо гэж хоёлаа эртгөө орж унтаж амрыг да. Орж гинэ. Гэ би харж та орж гэж байхгүй. Яг төрөй гэж бодсон шүү дээ. Хоёлаа ингээд суугаад цэцэг мэцэг ирээл би цэцгээ ишин тавьж байвал би чи ингээд ирсэн чи вино тавьсан чи нэг юм ч романтик юмтай хоёлаа гэсэн. Харилцаа явах чиж хоёлаа мэлээ гэж бодсон. Чи нэг тийм романтик орчин үсгээл ингээд байгаа тий. Гэхдээ романтик харилцаа гэсэн заавал хосихтой биш гэж болно шүү дээ. Гоё чийл ийм одоо ийм харилцаа явах байгаа юм чинь гоё ийм л орчин бүрдүүлээ. Надад. За бид гурав хараа. За манайхаа Лүсийг хардаа айгүй хөөргөн байраа эзэлсэн ингэ сууж байгаа. Лүсийг бүр ингэ биднийг хурал хийхээр юу фильмдэр хурал хийж штэ тий. Хурлын өрөөнд орж. Ингэ суучсан мэл тий. Энд чинь өдрийн ажил дээр цуг ирдэг байхгүй. Ирцээ өртөлгөө. Хуруугаад ард байна. Тэгээд гэртээ цуг очдөг байхгүй би тэр. Хөрх юм биш. Манай юу фильмийнхаа хайртай болохоор ингэ цуг. Тэгээд яг хурал дээр ингэ сандал дээр хоёр хөлөө тавьсан бүр ингэ хараад. Намаг юм ярангууд цуг хараад байгаа юм байна. Манай хүний зүг гэдэг. Тэгээ өөрийгөө урлагийн бахаа гэдэг. Нэг дөрөв. Би ч урлагийн нэгтлэн шүү дээ гэдэг шиг. За амжилт баяр та.